Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ карамель кремтэй амтад аяган бэлуу хийсэн байгаа. Орцонд маань 2 ширхэг өндөг 150 г сахар, 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 1 чимэг давс, 1 уут ванилийн сахар, 250 г гурил, 50 г цэцгийн тос, 250 г тарг орно. Бүх орцуудаа дор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд зүцгийн тосон дээрээ сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд нийлтлэн сайн миксердэн бүх орцууд маань өрөөний хэмтэй байх ёстой. Ер нь бол бүгдээрээ ижил хэмтэй байх ёстой. Одоо дээрэс нь өндгөө нэг нэгээр нь хийгээд баг зэрэг миксердээд дараа нь гурилан дээрээ нунтаг хөлгөгчөө хийгээд баг зэрэг нийлүүлж холиод зуурмгийн дээрээ гурил тарх хоёроо баг багаар ээлжилж хийгээд үргэлжлүүлэн миксердэж холино. Ингээд зурмаг манд бэлэн боллоо. Одоо аяган бэлууны хэвэндээ 12 хэсэгт жигэд хувааж хийнэ. Ийм болохоор нь урьдчилж халаасан шарга шүгээн дээр дороолсон 180 градуст 30 минут болгоно. Одоо хөргөө төр тавьчихна. Энэ хооронд кремээ хийцгээе. Орцонд маань 200 г карамельтай молоко савлгаандаа ингэж харагдана. 200 г цэцгийн тос, 2 амны халбаг буюу хоолны халбаг сүв орно. Эхлээд зүцгийн тосоо цайвар өнгөтэй болтлон сайн миксердэн. Зүцгийн тос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Бүх орцууд маань мөн адил ижил хэмтэй байх ёстой. Одоо дээрэс нь молокогоо баг багаар хийгээд нийлтлэн сайн миксердэн. Ийм болохоор нь дээрээс нь сүүгээ хийгээд мөн адил нийлтэл нь баг зэрэг миксердэн. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо кремээ иймэрхүү хушуутай кремний уутанд хийгээд аяган бэлуун дээрээ жигэд нэмгэн шахаад өгнө. Ингээд карамель кремтэй амтад аяган бэлуу маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.